За нэгдүгээр манай Монгол Ардын намын 104 жилийн түүхэнд 31 их хурал болж байна. 31 их хурлын бас нэг онцлог нь бол бид энэ удаад их том бүрэлдэхүүнээр хуралдаж байна. Нэг хоёрдугаарт бас нийгмийн эдийн засгийн өөрчлөлт шимжилтэд дүгнэлт өгөх. За Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны талаар бас мэдээлэл сонсох. За тэгээд бас зохион байгуулалтын асуудлууд ярьж байна. За хагарал бутрал гэхээсээ илүүтэй бид бас зарчмын зөрүүтэй байсан байр суурьудаа нэгтгэж, эв найрамдлыг эрхэмлэж бас цаашаа урагшаа хараад шинэ хөгжил дэвшил рүүгээ хандцгаая гэдэг энэ байр суурийг илэрхийлсэн ийм л хурал болж байна. Монгол Ардын намын даргад нэр дэвшигчид маань ирэх жилүүдэд баримтлах бодлогоо танилцуулсан ийм том хэмжээний бэлтгэлүүдийг тавилаа. Тэгээд ийм хурал болж байна. Тоолгын дүн гарсан уу? Тоолгын дүн өгч байгаа. Хэдэн хэмжээ салбараа? Одоо нэг 5 минутны дараа гарчих болов. Тэгж саналаа. Ер нь өнөөдрийн уур амьсгал ямар байна вэ? Заалны гишүүдийн хувьд бас энгийн гишүүдийн зүгээс юу хүсэж байна удирдлагуудаас? Гэхдээ энгийн намын журмын нөхдүүд бас орон нутгаас ирсэн, анхан шатнаас ирсэн төлөөлөгчд маань бол энэ хурлынхаа дараа бас энэ хурлын мэдээллүүдийг ард иргэдтэй бас сайн танилцуулах, бас намын хамт олонтойгоо энэ эргэж уулздаг, эргэж ард түмнийхээ нам болох энэ ажлаа бас эрчимжүүлээрэ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын засгийн газрын гишүүн, за тэргүүн шадар сайд учрын тавьсан илтгэлийн гол санаа бол үндсэндээ ардын нам ард түмэндээ иргэн ирэх ёстой гэдэг зарчмын байр суурийг тавьсан. Энэ үзэл санаанд бол их талархалтай хандж байна лээ. За энэ үзэл санаагаа улс орон даяар намын журмын нөхдүүдтэй бас танилцуулж, хөгжил дэвшлийнхаа нэгдсэн бодлогоо танилцуулаад ингээд яваараа, ард иргэдтэйгээ ойрхон байгаараа. За тэгээд бас ив найраа эрхэмлээрээ улс орныхоо хөгжил дэвшлийг бодороо гэдэг захиасыг. Монгол Ардын нам ард түмнээс алсарсан гол шалтгаан нь юу байсан гэж харж байна? Ард иргэдтэйгээ энд бол бас эрен балдагдсан гэдэг асуудлыг бас тэр улс төрийн ихтгэл дээрээ дүгнжилээ. Та бүхэн бас ихтгэлүүдийг сайн харсан баг тийм ээ. Намын дөрвийн өөрчлөлтөөр намын дарга нь ерөнхий сайд байна гэдэг энэ хатуу залтыг оруулж ирнэ гэдэг зүйлүүдийг ярьж байна. Энд та ямар байр одоогийн байгаа төслүүд дээр нь бол энэ үзэл санаа байхгүй байгаа. Та ямар байр суурьтай байгаа? Намын дөрөнд ийм өөрчлөлт авах ёстой гэж бодож байгаа юм уу? Төслөөрөө явуул дээр болов гэж бодож байна тий. Байж болно гэдэг залттай байсан шүү дээ манайх чинь тий. Төслөөрөө явуул ямар байх юм бэ? Яг одоогийн байдлаар бол бид дүрм хилцэж амжаагүй байгаа учраас бид дэлгэнгүй мэдээлэх боломжгүй. Ер нь энэ талцал хоолоод нэг тасаар гарна гэж ер нь үзэж байна уу? Гаралгүй яг хөө энэ чинь амьд процесс واخгүй юу? Энд бол нэг тийм шинж зүйл алга, хуучинч зүйл алга. Яг нэг үйл. Анх та бүхэн бас 45 хоногийн өмнө намын баг хурал болж явах та бүхэн надаас ярилцлага авч ирсэн. Тэгэхээр би хэлжсэн шүү дээ. Энэ бол анхных ч сүүлийнх ч шинж юм биш, хуучин юм биш. Ягаад гэвэл энэ нам гэдэг чинь амьд организм. 300 гаруй мянган гишүүд байж байна. Энэ болохгүй байгаа болж байгаа асуудлуудаа бүгд ярилцж байгаа шийддэг нь арчлалын зарчим. Хэрвээ бид дотооддоо байгаа асуудлаа ил гаргаж, ярьж, шүүж, тунгааж, зөв бодлогоо гаргасан тэр зөв бодлого дээр нэгдэж чадахгүй бол ямар юмны ардчил байх вэ? Тийм ээ. Энэ бол Монгол Ардын нам ардчилтай байгааг нь л илэрлэж гэж ойлгох хэрэгтэй. Намын дарга нь ерөнхий сайд байна гэдэг хатуу заалт орж ирвэл та яах юм? Тэгээд хэрвээ энэ батлагдвал танай засгийн газар эрүүл гишний төсөл дээр нь байхгүй байгаа учраас энд хийх зүйл алгаа төслийн бий бол хараагүй байна. Бүтнээр биений ойлгосноор бол төсөл дээр нь байхгүй байгаа гэж ойлгосон. Өнгөрсөн хугацаанд танаас салбарт гарсан хулгайтай холбоотой олон хүний асуудал хөндөгцөн. Тэгээ энд шууд эвлэрэл болоод эвлэрчж байгаа гэсэн үг юм уу? Цааш энэ салбартаа хулгай луур гарахгүй байхын тулд таас яаж хэлгүй ах энэ ч ерөөсөө ийм байгаа. Хадаа та бүхэн нэг ойлгоорой. Энд юу гэдэг хулгай лууртай эвлэрэх тухай хин ч үуч яриаггүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг хийсэн бол ямар ч байдлаар өшөөхгүй нэгдүгээр. Хоёрдугаарт бол Монгол Ардын нам авилгал албан тушаалын гэмт хэрэгт холбоотой хүмүүст ямар ч дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ бол намын даргад нэр дэвшигчид бүгдээр илэрхийлчихлээ шүү дээ. Тэгэхээр зарчмын хууль ёсны нийтийн үнэт зүйл шударга ёсонд бол бүгдээрээ өмнөчөр зогсноо л гэсэн үг шүү дээ. Түүнээс хулгай зэлгийг 8 альцаал ойлголцоол найзлаад явна гэж юу авах вэ те.